Өнөөдөр дэлхийн нийтээр өөрийн гэсэн тодорхой бурхантай, тогтсон зарчимтай, үнэт зүйлстэй сүшиг бишрлийг шашин гэж тодорхойлжээ. Ямар ч шашны хамгийн гол сургаал бол нүгэлхийхээс зайлсхийж, буюу бусдад хэрэгтэй зүйл хийх гэж үздэг. Архиталт, ядуурл, хүчирхийлэл, гэмт хэрэг, сүнс, хий үзэгдэл гэх мэт бусдыг түгшээсэн нийгэм оршин тогтносоор 800 жилийн тэртегээс олон шашныг хүндэтгэж ирсэн монголчуудын амьдрал болоод нийгэмд тулгамдж буй олон асуудалд эдгээр шашин шүтлгүүд бодитоор эерэг нөлөө үзүүлж чадж байгаа юу? Бид шидтнийг бус эгэл жирийн иргэдийн амьдралд тусалж зөв зам руу хөтөлж байгаа нэгнийг онцолж байна. Үнэн бай төсөл. Нэвтрүүлгийн үеид итгэгч ENP стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч гэрэл технарны туяа компани GNT. Энэ бол тэн биш, цэвэр усан халаагуур. Хамтрагч Орос чулуун халаагуур Tepleco өөрөөр ажиллана. Архийг хүн янз бүрийн шалтгаанаар ууж эхэлдэг. Улмаар цаг хугацаа өнгөрөх бүрээд бидний хэрэглээ нэмэгдсээр. Нэг л мэтгэд архинд дондох өвчтөй болдог. Харамсалтай нь хүн өөрийгөө архины хараат байдалд орж архинд дондох өвчтөй болсноо хүлээн зөвшөөрөх дургүй байдаг. Ингэж хүлээн зөвшөөрөхгүй өөрийгөө хамгаалах энэ байдлыг үгүйсгэл хэмээн нэрлэдэг байна. Үгүйсгэдэл байвал өвчин хэвээрэл байна. Хүн бие өмөрөхлөөр яг архичин болцсны шинж байдаг гэсэн. Гэхдээ хүнлэнгийн үнэ харж байгаагаар бол би архичин. Хувьдаа бол өөрийгөө бол бас юу байгаа байхгүй. Бие өмөрөд байгаа байхгүй. Хүнлэнгийн үн харахаар энэ чук энэ архичин. Дандаа л ууцсан явж байгаа ингээл. Тийм бодлоор бас ханддаг хүн байна. Эсвэргээрээ бас энэ маань одоо яад гундуу яваад байна да гэд сэтгэлийн ойлгохсон гэсэн тийм хандлагатай хүмүүс ч бас байна. Янз бүр хүн. Би уухгүй ус харж жилээр байж чаддаг. Хэрв архиталтаас болж үүссэн зовөр, шаналгаа болон хэрэг явдлаа хүлээн зөвшөөрвөл сэтгэл нь түгшинэ. Ингэж сэтгэл түгшгээс тухайн хүн өөрийгөө хамгаалах гол арга нь худал хэлэх. Тэрийг одоо сар уу, жил үү, хэдийн хугацаанд ингэж юу алкоголны зүйл юу хамсахгүй байж чадахгүй. Яг чадхыгаа л хэлнэ. Дунд нь амсчих юм бол тэрний чин горн тань тэнгэр татгалцсан учраас өрөөд гардаг. Одоо яаж гардаг вэ гэхээр архины хороо тавьдаг. Байвстайр үйлчлэж яг хурахгүй байвсгүй юм дах нь гоч наа. Архит арсаа ингээд айл плавч нь юу ч юм ямар нэг юм уух юм бол гар улчин татдаг, эмдэг донтолдог ч за биеийн өвддөг, эсвэл ямар нэгэн ославаар дордог ч юм ер нь айгүй тийм хатуу юмнууд болдог. Тэгэхээр яг өөртөө тэгэж гай авчрахгүйгээр хэд хоног хэр удаан уухгүй чадахгүй л гэсэн. Тэгвэл уухгүй чадахгүй гэл тэрэн дээр юм. Тэгвэл тэгэж хамаагүй амлалт өгж болохгүй. Харин тэгэхээр яг хэд хоног уухгүй чадах вэ? Тэг хамаг харич юм байвс. Хугацаа би зааж чадахгүй байна боли. Энэ бол өстой надад хацаа асуудал. Шууд л үнэнгээл хэлсэн. Тэгэхээр нэг сар 2 сар уухгүй чадахгүй би бол дунд нь уучна гэсэн үг юм уу? Тийм 7 хоног ч байсан, 3 хоног ч байсан би дунд нь яалчгүй хэргэлчин. Тэгэхээр би бодлоо ярьчихдаг бол Дөшгөл. би уухгүй ус харж жилээр байж чаддаг. Энэ чарста юм уу? хатуу тулгсан асуулт байна. Болохгүй. Оё. Муухай. Яг тухайн үеийн сэтгэл зүйн байдлаа засаад тэгж байгаа үед сайхан байдаг. Үнэхээр. Тэгээд уугаад согтоод ирэхлээр үнэхээр тэгээд хүн яг нөгөө хувь хүн маань яг өөрөө юунаас
яг өөрөө хэвийн байдаг байдлаас шал өөр юм болчихдог байхгүй. Тэгэхээр муухай, архиол муухай. Хүнийг зүгээр хувиргаа ичдэг, чөтгөр болгоо ичдэг. Архин донтолтыг маш олон хүчин зүйл хоршиж үүсгдэг. Удамшлын ичимхий, хямрамтгай, эсвэл нийгмээс айх айдастай, сэтгэл годралтай хүмүүс архийг уух нь элбэг байдаг гэсэн судалгаа байна. Тэгвэл бидний мэдэхгүй ямар нэгэн далдын хүчин зүйлс хөндлөнгөөс нөлөөлж байж болох уу? Жинхэнэ жадалтаа сайн бөөгөө олоод очих юм бол архины хамаарал асуудал гаргадаг. Гэхдээ эн чинь бол нөгөө манай Европ хэмжлэгнээс өөр шүү дээ. Тэнд бол одоо юу гэдгийг тийм юм тариагаа хийгээд тэгээ сэтгэл зүйн юмнуудаа хийгээд явдаг бол энд бол нөгөө ментал төвшний засал гэдэг. Энэ бол зөвхөн ганц бөөрч биш л дээ. Одоо лам хүн ч гэсэн одоо тогтоолгын янз бүрийн хүмүүс чинь хүмүүний засал гэхдээ энд бол зүгээр одоо бидний мэддэг нь бодит ертөнцөөс гадна нөгөө далд ертөнцийн төвшөнд очиж засал хийж штеп. За нийлээ их хар юм өөрчн байна гэж хэлж шүү заа юу. Өдөөд бол өөрөө яг өөрөөхөө явсан бол маш сайхан амьдралтай өдөөд хань ижилтэйгээ 5 сайхан үр хүүхэдтэй болоод сайхан явах ёстой гэж надад хэлж шүү заа юу. Тэгвэл надад тийм сая яг ингээ хуур татаад ингэж яхад би одоо хизээ нэг дуургаж үзэх гээд байна л да. Надад таны ээж орж ирж байна. Ээж чи орж ирж надад маш их захиас хэлж байна. Маш их юм хэлж байна. Би тэгтээ энийг хизээр ягаад мэддэгдээд өөрчнийг хилээд үгүй. Болох уу? Боллоо. За 50 байв. Зүгээр санаа зовлтгүй ойл заа юу. Ойлж болно. Зүгээр санаа зовлтгүй энэ амьдрал ямар хэцүү байна. Тэр болгоныг надад хилээд санаа зовлтгүй ойлж болно шүү за. Тэгэхээр Монгол бөөгийн нэг онцлог бол ерөөсөө бусад шашны сургаалд бас төдийлөн их тод ярьдаггүй нэг зүйл байдаг. Тэр юу вэ гэвэл удмын асуудал. Өөрөөр хэлэх юм бол энэ бөөгийн шашны нэг онцлог бол 3 цаг дар засал гэдэг. Өнгөрсөн одоо ирээдүй. Тухайн хүний одоо удмын мөшгөж өгөөд аль үе дээр ямар алдаа гарсан юм. Тэрний үр дагавар нь энэ төрөл дээр нь хэрхэн илэрч байгаа юм. Хэрвээ энэ хэвээрээ явах юм бол ирээдүйд юу болох вэ гэдэг энэ 3-ыг шинжиж ийж тэр бүхний учир шалтгааныг тайлж зөв болгож заслах юм бол энэ жинхэнэ засал болдог. За энэ болохоор нэг тийм 3 том шалтгаан байна гэж би өөрийнхөө өнцгөөс ер нь харж байгаа өвөөгийн хэлсэн тэр юмнуудыг багцлаад харахад нэгт болохоор айгүй ойр ойрхон тийм хүмүүсээ алдсан том лусын хоролтогоос болоод ойр ойрхон хүмүүсээ алдаад сэтгэл санааны хувьд ямар ч тогтворгүй болоод тэрийг архиар эмчилж байгаа нэртэй эхэндээ баг ганц нэг уугаал тэгээ сүүлдээ бүр ихээр уудаг болоод за тэгээ хоёр дахь нөгөө сэв татмуу альбом гэдэг юм өрлөгөө татаад авчихаар бүр нөгөө уух тоон ойртоод нөгөө сэв дивэндээ орооцолдоо тэгээд одоо бүр энэ арх гэдэг юмнаас холдож чадхаа байцсан тийм л болцсон байгаа. За тэгээ 3 дахь нь болохоор бас шалтгааллах юмнууд нь болохоор өөрийн тийм сэтгэл зүй гэдэг юм дээр ямар ч тогтворгүй болцсон болохоор ерөөсөө арх байвал болоо арх яаж олох вэ ийм сэтгэл зүйтэй болцсон ийм талаас. Одоо бөө хүн гэдэг чи яг ганцхан үзэж хараад үйл хийж өгтөө биш бас сэтгэл зүйт болчихж байгаа юм чи. Сэтгэл зүй талаасаа зөвлөгөөгөө за одоо юм байна тийм байна. Тийм болчихж байгаа болохоор бас. Би ч одоо 95 30 жил бол анх амснасаа л амсн бол 95 онд амссан. Тэгэл ер нь бол тэгэл за архинд хамааралтай хүмүүсийг бол одоо нэгээс 4 шаттай явдаг гэж үздэг. Нэг шалтгаан гаргаж чаад ууч хамсан гэдэг тийм сэтэл 1-р үе шатандаа бол илүү төлхөө байдаг. За 2-р үе шатандаа болоод ирэхээр өөрийнхөө ажил төрлийг алдаж эхэлдэг. Хүнд одоо амлсан бол амлалтандаа хүрэхгүй байх жишээтэй. Эсвэл гэр бүлдээ одоо тавих анхаарал бүр сулардаг, муудаг гэсэн үг.
За биеийн зүгээс болоод ирэх юм бол сэтгэл санаа айгүй тавгүй болно, түгшин, хөлрөн гэдэг одоо тийм биеийн байдлаас тийм шинж тэмдгүүд бол илэрдэг байна. За 3 дугаар үе шатандаа болоод ирэхээр бүр хит хамааралтай болж эхэлдэг. За арх угаад ирэхээр өөрөө хичнээн зогсооч гэсэн зогсооч чаддаггүй, уг нь боддог. Гэхдээ зогсооч чадахгүй болж эхэлдэг. За биеийн зүгээс болоод ирэхээр бүр одоо яах нь нойргуудж эхэлдэг. Хамгийн одоо түрүү шалтгаан нойргууддаг. Тэгээд сэтгэл төвшөлт бол бүр 1 номерт сэтгэл төвшин гутралд орно 3 дугаар үедээ. За 4 дугаар шатанд ороод ирэхээр сүүлийн шат. Сүүлийн шатанд бол ерөөсөө цайрна гихчээр ерөөсөө архиал ууж ивэл болоо. Архинаас өөр юм боддгоо. Ажил, мэргэжил, хань ижил одоо карьер, нэр төр бол бүгд дээр байх болж эхэлдэг байна шүү дээ. Тэр сэтгэл зүйн байдлаас л хамаардаг. Гэтэ би сэтгэл зүйн байдал гэдэг нь жишээ нь би өнөөдөр нэг хуучны өнгөрсөн дурсамжаа сэдрээгээд дуу сонсдог ч юм уу, эсвэл янз бүрийн юмтай нэг дүг таг гэдэгчдэг ч юм уу, намайг ойлгохгүй байна гэдэг ч юм уу те. Тийм үед ч юм уу те би зүгээр л ганцаараа л би хүнтэй аль болох архиухыг хүсдэггүй. Ганцаараа л уучдаг гэртээ. Нилээн чанга бууж ин да. Миний биелөө дайраа 50 суулгахгүй нэ. Сэв дэвгээд. За, див гэдэг юм маань болохоор одоо нэг ёсондоо юунаас болж үүсдэг вэхээр архины див бузар гэсэн юмнаас болж үүснэ. Хар цагаан хил амтай их удаа явснаас болж үүснэ. Хүний муу энергийг өөртөө татснаас болж үүсдэг гэдэг юм байна. За, нэг ёсондоо одоо хүн нэг биетэй нэг сүнстэй байх бол энийг болохоор сэв гэдэг юмыг одоо тэр архины див бузараас буруу үнтэйгээ буруу газар буруу юм ууснаас болоод тэр хүнийхээ хар олбон гэдэг юмыг аваад энэ олбон гэдэг нь хөрсдийн амьдралаагүй сүнсийг хэлж байгаа. Энэ олбон гэдэг юмыг аваад ер нь араас чинь тэр олбон гэдэг юм чинь дагцсан байна гэсэн. За, тэгэхээр яах нь өөрийн гэсэн толгойгүй болчин тэр олбон гэдэг юм чи өөрийн чинь бүх муу мухам дуруу татчихдаг. За, одоо ажил төрлий чинь бүтэмжгүй болно, амьдрал ах үгүй чинь сүрүүлнэ, сайхан хань ижилтэй явсаа одоо хань ижил чинь байхгүй л гэж надад бодож байна. Нэвтрүүлгийн юмд итгэгч ENP стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч гэрэлт нарны туяа компани GNT. Энэ бол тэн биш, цэвэр усан халаагуур. Хамтрагч Орос чулуун халаагуур Tepleco өөрөөр ажиллана. Манай тамаг солонгостой өнгөрсөн юм л та. Ер нь л тэгэл ер нь арх гэдэг юм чинь л маш их уулгадаг. Чиний одоо таны уусан архины үнрээр хоолж идэг. Одоо тэр архины нэг муухай их үнэр байдаг та тийм ээ. Тийм юмар хоолж идэг гэсэн үг шүү. За нэрсэн тий. Тэр үнрээс чинь ингэж хоололж сайхан жаргаж идэг гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд хоёулаа энэ архинаас гарахын тулд яах вэ гэхээр сэтгэл санаагаа өөргөн нэгт. Хоёрт бие сайхан дээр олбон гэдэг юм чинь холдуулж, зайлуулж, хөөж өг. Тэгжээж яах нь энэ архины асуудал маань шийдэгдэж ирнэ гэсэн үг байна шүү. За би өөрөө ч юм бол энэ архинаас гаргаж бол чадна гэж бүр бат амлах гээд. Одоо энэ асуудал одоо хамгийн тулгымч асуудал болж байгаа юм л да. Ягаад тэгэхээр яг одоо арх банк хэд одоо өнгө хэвлээ хэрэглээд байдаг хүнийг одоо сэтгцийн үзүүлэхээр бол эрүүл хайрцаг хүлээх чадвартай одоо юу гэдэг ямар нэгэн тийм үйл толбогдол бол мэддэг ухамсарлах чадвартай байныг гаргадаг байхгүй. Яг амьдрал дээр болгоо нөгөө гэртээ ингээд банк хэдэн жилээр ингээд архитаа суудсан нөгөө хамт амьдарч байгаа хүмүүс чинь тэнд бол мэдээж хэрэг маш хүнд нөхцөл байдалд бол орчиж байгаа. За энэтэй холбоотойгоор тэр хүнийг шууд тусгаарлаад ингээд явуулах тийм нөхцөл байдал. Яг өнөөдрийн байдлаар тийм хууль бол байхгүй байдаг. Яагаад тэгэхээр нөгөө хүчээр одоо нэг тэр нэг юу болж байгаа юм л да албатай имчилгээнд явуулаад тэр чинь цаг хугацаатай
буцаж хурж ирээ дахиад ингээ өөрчлөлт ингээ хэдэн жил ингээд ингээ явсан хүмүүс бол кейсүүд бол маш олон байна. Тэгээ энийг одоо хүртэл одоо зохицуулах юу бол байхгүй. Одоо яг нь манай үндсөөл маань хүнлэг энэрнгүү арчилсан нэгэн байгуулна гэдэг тунхагласан. Тэгээ энэ утгаараа одоо шууд гэр бүл бусад хүмүүс ч одоо бусад хүмүүсийн эрх болно хөндөгдөд байгаа байхгүй. Бусад хүмүүсийн эрх одоо хөндөгдөж байна. Энэ хүмүүсийн асуудлыг эрхэн зөрчигдөд байгаа учраас тусгаарлаа. Ямар нэгэн байдлаар одоо ингээд одоо тусгаарлаа гэдэг байдлаар ингээд асуудал хандахаар энэ хүн чинь бас одоо эрхтэй штэ. Ингэж болохгүй гэдэг байдлаар ингээд нэг тийм зөрчилдсөн манай одоо хүний эрхийн асуудал ч зовлт болсон ингээд зөрчигдөд энэ чанаач хүний эрхээ гажуудуулаад байдаг энэ чанаас хүний эрхээ зөрчигдөд ингээд яваад байгаа юм бол маш олон байгаа. Энэ асуудлыг зохицуулахад бол яг ерөнхийдөө миний ойлгосноор бол ер нь бол тогтолцоонд л өөрчлөлт хийх ёстой л гэж ойлгож байгаа. Арх гэж энэ зүгээр яг тийм нэг баяр ёслолын нэг эдээний дээж мэж гэдэг утгаараа надад бол тэгж бодогддоггүй. Зүгээр яг нэг өөрөг нэг сатаар болсон ч юм уу эсвэл мансуурлсан тийм донтолт юм уу да. Тэгж л бод. За энийг донтолт гэж мэдсээр байж удгүй юм. Мэддэг. Гэхдээ хэрэглэхдээ би өөрөө хэрэглэхдээ бараас дахиад уучих тийм бодолтой бол уудгүй. Тийм уухгүй. Зөвхөн яг өнөөдрөөр л уудаг. Би бол Одоо олон жил арх уусан хүмүүс чинь архиар тайлаад идэг штэ. Тэгээд нэг өдөр уулаа тий нэг өдөр л би уусан. Бусдад нь би шараа тайсан гэдэг чинь бол үнэн байхгүй юу? Ер нь бол. Тэгэл одоо уусны дараах одоо 6-аас 12 цагийн дараа уусны дараа хүн яадаг гэхээр бөөлждөг, ам цангадаг, толгоо өвддөг, одоо шаардлагат үүсдэг штэ тий. За энэ шаардлагыг яадаг гэхээр 8 хэлбэрт одоо үүсгдэг байна. Хөнгөнөөсөө хүнд хэлбэрлөө. Тэгэхээр одоо хүнд хэлбэрт ороод ирнэ гэдэг нь яадаг гэхээр сүүлийн шатанд ороод ирнэ гэхлээр чинь одоо нөгөө архиа зогсоож чадхаа байлдаг байхгүй юу? Их хэмжээтэй арх ингээд уугаад ахлаар нөгөө бид чинь завсрын бүтээгдэхүүн буюу одоо монголоор бол цууны альтгид гэж байгаа байхгүй юу? Цууны хүчил үүсэж байгаа байхгүй юу? Одоо илгэн нөгөө нэг шүүж чадахгүй бид нь үүсэж байгаа. Тэрнээс үүсээд шатлалт үүсэж эхэлдэг. Тэгэхээр эхний шатанд бол одоо яах вэ ингээд бөөлжөөд толгой өвдөөд одоо тэгдэг шүү дээ тий. Тэгэхэд одоо бүр 8 хэлбэртэй явагддаг гэдээс шатлалт. Сүүлийн шатандаа ороод ирэхлээр яадаг гэхээр хүн таталттайгаар таталт өгдөг. Таталт өгнө, солиорл өгнө, унтгаа байлна гэдэг одоо юм сүүлийн шатандаа ороод ирэхээр тэр шатлалтынхаа хүнд хэлбэрт орж байгаа гэсэн үг байхгүй юу? айлын багалта 70-аад оны сүүлд төрсөн. Тэгээд би ч одоо 5-6 настайдаа л 5 настайдаа л өнчөө уцарсан да хагас өнчөө. Аав маань өнгөрцөн. Би ааваараа бол арангаа гаралтай. Өөр багын угаасаа хотынх. Тэгээд цэцэрлэг сургуулийн хүмүүжээд хотын хөвгөлтэй. Хотын төвд. За дараагийнх маань бол хоёулаа гал голомц хэрэгтэй. За би үг дээдсийн хэлсэн юмыг л өөр чинь айлуулах чадхаараа тайлбарлаж өгöd байгаа шүү. За юу. За гал голомц сэвтэй болохоор ер нь мөнгө төгрөг олоод байгаа юм тэр маань тогтгоо байждаг. Ажил төрөл маань бүтэмж муутай болчдөг. Тулаг тойрсон хэрүүл маргаан их үүсээд идэг. Энэ бүх юмны чи их үүсвэр гал голомт байдаг. За тэгэхээр энэ гал голомт гэдэг юм а хоёулаа сайхан тэгшилж, домнуулж, эцэг ихийн галаас салгах ийм юмнуудыг сайхан хийх хэрэгтэй шүү. За яах. За тэгээд 3 дахь нь болохоор одоо би хань ижил чинь та өөд боллоо гэж хэллээ. Нэг хэсэг бол ойрхон танаа талаас хүмүүс өөд болсон. Тий яг өөд болсон. За энэ маань төрсөн. Манай хань ижил одоо миний хоёр ихрийн ээж нь тэг сулгастай өнгөрсөн. За яагаад ингэж ойрхон өөд болов? Ямар шалтгаанаас вэ гэхээр эцгийн талаас лусын хорлол. Лусын хорлолтой. Эцгийнхаа талаас шүү. Ер нь аавыгаа өөрөө мэдхүү. Би чи бүр 5 настай байхдаа харин тэгсэн бах нилээ багтаас алсан. Би харин тэрий чинь мэдээд асуусан. За тэгэхээр аавынхаа талаас энэ лусын хорлол гэж юм тавина. Нэг яг 70 онд төрөхөд манай Германд
ажилдаа явж ирсэн. Тэгээ би яагаад ихээр овоглсон бэ гэвэл уусаа тэгээд нэг Апан, Германд ажилдаа явсан. За улсын хорлол гэдэг маань 9 үеэр нь хорлож идэг. Одоо наснаас өмнө өөд болгох, тийм ээ. Тэр айхтар юм байна тий. Тий, наснаас өмнө өөд болгох. За байгаа нэгэн дандаа өвчин зовлон дороогдож их. За тэгээд энэ архины дэв бузар гэмд өртдөг. За энэ болгон чинь л ерөөсөө л улсын хорлол гэдэг нь татдаг. Тэгэхээр одоо бас хүүхдүүд чинь аврахын тулд одоо алстаа сайн сайхан амьдрахын тулд хоёулаа энэ улсын хорлол гэдэг юм бас давхар даруулж улсын хорлол гэдэг юм арилгуулах шаардлагатай. Үхлээ. Энэ бол зүгээр л хүн болгон тохиолдох зүгээр л одоо байгалийн зам гэх юм уу та. Та өвчин гэж боддоггүй юу? Би тэрэнд бол ёстой айдгүй. Хөгшрөхөөс айдаг. Хөгшрөөд хүний гар хөлд орчоод зайлвал тийм уусад зөндөө шүү дээ. Өхөн нэг би бол өхлөөс бол айхгүй. Яагаад Өхөн гэж юусоо боддоггүй юу? архиуж байгаа дөхнө. Тэгэх юм бол харин өстө жинхэнэ архичин хүний тэр зам руу орсон байна гэсэн үг. Та өөрөө архичин гэж боддоггүй юу? Нэвтрүүлгийн үеид итгэгч ENP стандартын хавтан Formor байгаль дээлтэй хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хавтан. Хамтрагч гэрэлт ханарны туяа компани GNT. Энэ бол тэн биш, цэвэр усан халаагуур. Одоо харин гол шалтгаан нь л тэр шаардлтын хам чинь хүн хэлбэртээ орсон байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо архиар тайлаад яваад байна гэдэг чинь нэгсэндээ хамгийн сүүлийн мөчөд бол тэр хүндрэл өгж байгаа нь бөөрийн дутагдалд орж байгаа, зүрхэн зогсож байгаа, тий? Тэгээд тарих одоо цус өтгснөөс болоод тархины цусан хэмжмөөс болоод харуулт бас өгж байгаа. Тэгэхээр тархины харуулт өгөх, тэгээд бөөрийн дутагдалд орох, зүрх хаагдах энэ бүхэн чинь ерөөсөө л одоо нөгөө бие барьж чадахгүй сүүлийн шатанд орсон хүмүүст л тэр байдал илэрч байгаа шүү дээ. За одоо над дээр бол маш олон хүмүүс ирж байгаа. Тэгээ ихвчлэн ирж байгаа хүмүүс нь архины дэв бузартай. Тийм болохоор энэ архины дэв бузар гэдэг юм ярьлагч архинаас гарах талаа л нэлээд дагнаад юм хийгээд байна гэсэн үг л дээ. За ер нь бол хүмүүс би 7 ажил төрлөө өөрөө зохицуулаад 7 хоногт 2 удаа хүн авдаг. Тэгэхэд хамгийн багадаа гэхэд 3 4 хүн ирнэ. За 3 4 айл гэсэн үг шүү дээ. Тэгээд нэг айлаас 2 3-уулаа ирнэ. Зарим нь бол өнөөдрийн энэ хүн бол гайгүй хүн ирлээ гэж би бодож байна. Энээс илүү одоо нөгөө ирэхгүй ийм хүмүүс төр чинь тэр ууж идж байгаа тэр дивэнд өртсөн тийм хүмүүс чинь за очиж очихгүй шүү дээ. Тийм болохоор ер нь архиар ингээд саадуулж арх өгж жогоод гуйж байгаа жоохон халааж байгаа хөөргөж өгөөд авцардаг ч юм уу. Зарим бүр зодуулаад ухаангүй болцсон илий галзуу шахуу болцсон ингээ ганцаараа өөртөө ярьж яхад нь тал талаас нь хүлээж шахуу аваад ирдэг юм уу. Ингээд аваад ирдэг гэсэн. Тэгэхээр л одоо тэгэл нэг үйл хийгдэнэ ахиж ер нь нэг үйлээр гэхдээ би юмыг сайхан болно гэж бол хэлдэггүй. 2 3 давтаж хий. Эхлээд өөрийнх нь сэвдивийг арилгана. Тэгээ сайхан болоод тэгэхээр ашаандалж одоо гангтай сайхан цайнд оруулна. За ингээл нөгөө хүний маань амьдрал нэг жоохон тэгшрээд ирвэл тэгээ сүүлдээ эхнэр хүүхдтэйг нэв дүнжинтэй сайхан болоод тэгэл ирэнгүүт одоо над дээр 4000 5000 шахуу хүмүүс үйл хийлгэж ирснээс ер нь би нэг 80% бүгдийг нь бол гаргаж чадсан гэж бодож байгаа өөрийгөө. Яагаад ер нь энэ идэг амсах болов? За ихэндээ чи одоо тэгээ нэг баг болчир байсан нэг 30 жилийн л тэгэл нэг анх ууж үзээл гоё юм шиг санагдал. Тэгэл шохорхол ууж ихэлсэн. Одоо Монголын хэмжээнд ганцхан сэтгэл хөдлөлийн үндсийн төв тэнд Миннесота эмчилгээг одоо явуулдаг. Миннесота эмчилгээ гэдэг нь болохоор ганцхан манад үүсээг байхгүй юу? 200 гаруй 300-аад улс оронд одоо тий энэ Миннесота муж гэдэг Америкийн Миннесота мужаас анх үүдэлтэй байхгүй юу? 34 онд үүссэн. Тэгээд нэг архины хамааралтай 2 хүн одоо тэр энэ цуглаан юуг одоо үүсгэсэн байдаг байхгүй юу? Тэгээ энэ чиглэлээр манай одоо эмнэлэгт Миннесота эмчилгээ явагддаг. Аюу удаа явагдах хэрэгтэй байдаг байхгүй тэр эмчилгээ. Одоо гадаадд бол бүр 3 сар 6 сараар эмчилгээ явагддаг юм бил. Тэгээ манад бол 2016 онд өдрийн эмчилгээ нэгдээд Миннесота эмчилгээгээр аюу маш олон хүн хамрагдаад бараг 2000-аад хүн давхарсан тоогоор архинаас холдсон байдаг. Танд яг энэ өөрийнхөө энэ арх дарснаас одоо холдъё, засал үүдээ хийлгийг
гэж ер нь өөрөө бодож байгаа үстэй энэ болгоныгоо тий. Тэр бол ойлгомжтой. Угаасаа амьдралаа дээшлүүлээ, зохицуулээ гэдэг. Одоо би ч одоо 50 хүрж байгаа юм чи. За тэгэхээр энэ болгоны чинь би сайхан засаад янзлаад өгөх нь байна гэсэн үг, сайхан үүлийг хийгээд өгөх нь байна гэсэн үг. За ер нь бол өнөөдрийн үүдэл маань сайхан болж өнгөрлөө. Бүх сэвэн гал дээрээ сайхан яд гал голомтоо дахлаа, лус савдгаа, лусаа харагдлаа. Ер нь бүх үүлнүүд маань маш сайхан болж өнгөрлөө. Өөрийнх нь үүдэл сайхан хөнгөрсөн гэж бодож байна. Энэ бодлоор бол сайхан боллоо үйл маань. За энэ үед бол би нөлөөлөхгүй гэж үл хэлэхгүй. Энэ хүнд бол нөлөөлнө. Яаж нөлөөлөх вэ? Энэ хүн чи одоо маргааш нөгөөдөр за тэгээд хэд хоногийн дараа өөрөө зүүд нойроор нь хүртэл шал өөр болоо бүх юм өөр мэдрэгдээд за тэгээ сая гал тагчаахт хүртэл эрчим энерги нь айгүй өндөр сэргэж ирж илээ. Иннээс дараагийн одоо шал өөр болоод ирэхээр энэ хүн маань нэрээ жоохон ч гэсэн нэрээ ийм байдсан биш үү гэж ойлгоно. Тэгтээ шашин биш, намааг биш тэгээд өөрснийхөө удмыг шүтдэг болно. За тэр удмынх нь ээж аав нь одоо над руу дайрж исэн бол энэ хүндээ тус болно. Далдаараа тус болгоно шүү дээ. Одоо сансан бодсноор юм бүтээж ирэх нь байна. За ингээд тус болоод ирэхээр энэ хүн маань ойлгоод эхэлнэ гэсэн. Ойлгоод ирэхээр юу юугүй шүтээд дуун ингээд дуун ингээд шүтээд юу юугүй багшаа энэ төр бол мухар сүсэг болчихно. Тэгэхээр энэ хүн маань яг тэр өөрт нь бий болж байгаа өөрийнх нь ажил үйл сайхан бүтэж байгаа тэр нь л яг өөрт нь мэдрэгдээд өөрөө явж чадхаар энэ хүн нэгийг бодж хоёрыг тунгаах байхаа л гэж бодож байна да. Архинд дунтсан хүмүүсийн хандлага тэр бөөгийн онгодуудын одоо хийж байгаа зан үйлийг ингээд олон жил ажиглаад байхад бол ерөнхийдөө архитарт гэдэг бол архин дунтна гэдэг бол өөр хүнд хэлбэрийн өвчин юм байна. Тэгээд энэ өвчин бол тухайн хүнээс одоо өөрөөр хэлэх юм бол архины хамааралтай хүнээс өөрөөс нь асар их хамаардаг ийм өвчин юм байна гэдэг нь харагддаг. Бөө хэдийгээр сайн засал хийгээд ингэж тэгж явах хэрэгтэй гэж үнэн зам мөрийг нь одоо зөв зам мөрийг нь заагаад өгсөн ч гэсэн тэр хүн өөрөө энэ архинаас татгалзсан яагсан тийм архитектурын хэрэглэхгүй гэсэн сэтгэлийн хат байхгүй бол эргээл архинд орчдөг. Асар дөрхөн ордог. Тийм учраас дараагаар нь болохоор яадаг вөхөр өө энэ чинь худлаа юм билээ зөндөө бөгөр явсан болдгоо юм байна гэж яриад байдаг. Шарах маруу чахна. Ай. Яй. Яй. 이 한번 하시오. Ай. Нэг аягүй 진짜 나 янз бүрийн нийт засалтай